Гималайн нуруунаас их аван урсах ганган морин нь энэтхэг Бангладеш улсын нутгаар урсах бөгөөд усны зарцуулгаараа дэлхийд 3-т ордог. Ганган морины сав газарт 500 гаруй сая хүн амьдардаг ба энэтхэгийн цагаан будаа жихрийн нишингийн тариалангийн гол бүснүүд. Энэтхэг улсын усны нөөцийн 25%, услаатай газар тариалангийн 3/1-ийг ганган морноос хангадаг. Уг морны хөвөнд 100,000-аас дээш хүн амтай 29 хот, олон зуун жижиг суурин газрууд байдаг. Ганган морин бохирдлын төвшнгөөр дэлхийд эхний 5-т ордог. Бохирдлоос үүдэн 140 гаруй зүйлийн загас 90 орчим зүйлийн хоёр нутагтан цэнгүү усны далайн хай шуудын тоо толгой цөөр устгай аюулд өртөж байна. Канаужаас Варанаси хүртэлх урсцсан хамгийн их бохирдолтой байна. Энэ бохирдолтой хэсэгтээ 2700 сая литр бохир ус, аж үйлдвэрийн 500 сая литр хаягдл бодис ганган морин цутгадаг байна. Ганган морины усанд агуулдаг бактерийн хэмжээ байх ёстойгоос 100 гаруй дахин их байгаа нь бохирдол ямар хэмжээнд байгааг харуулж байна. Уттар Прадеш бүс нутгийн нийт өвчлөлийн 9-12% нь ганган морины цутгалуудын бохирдлоос үүдэлтэй гэсэн судалгааны үр дүн гарчээ. Энэтхэгийн засгийн газраас тэрбум гаруй доллар зарцуулсан ч нөхцөл байдал сайжраагүй байна. Энэтхэгийн засгийн газар 1986 оноос ганган морины бохирдолтой тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүл голын усыг цэвэрлэх хөдөлгөөн өнгөрнүүлсэн амжилт төдийлөн хүрээг байж. Учир нь хар дэрэгдийн дунд ганган морины тухай ариун ганган морин хизээж бохирдохгүй гэсэн ойлголт өгсөн байдгаас голын усны бохирдолтой тэмцэх хийдэг санаачлаг сулаажээ.